Таны харж байгаа энэ амны орон сууц бол Хилийн цэргийн Этик 253 дугаар ангийн дэслэгч Мягмар Сүрэнгийн алтан уйгийнх. Тэрбээр байшингаа ангийн хамт олонтойгоо өнгөрсөн жилийн 7 дугаар сараас эхлэн бүтэн 9 сарын турш бүтээн байгуулалтыг нь хийж дуусгасан байна. Анх шав тавьснаас эхлээд байшингийнхаа загвар өрөөний хуваарлалт засал чимэглэлийг өөрөө гардан хийжээ. Алба ажилдаа хоёр гүйцэтгэлээр ажилласны үр дүнд өнөөдөр өөрийн гэсэн амны орон сууцтай болж халуун ам бүлээрэн ая тухтай амьдрах боломжтой болсон нь энэ юм а. Хилийн цэргийн Тэг 253 дугаар ангийн албаагч Алтан хуйг нь Тэг 253 дугаар ангид анх мужаанаар ажилд орж одоо мэргэжил туршлагаа ахиулж инженер болтлоо өөрийгөө хөгжүүлж дайчилж чадсны үр дүнд хамт олноос нь амны орон сууц барьж өгсөн ажиллагыг өрнүүлсэн нь биелэлээ инхүү боллоо. Тэгээд бүхий л ангийн оролцоог хамт олон гэж бараг байхгүй. Ер нь байхгүй. Жолооч, барилгын сууц, арт тал хангалт, зэвсэг техник гэт бүгд оролцсон. Анх 7 сард шавь тавьчихсан. Шавын тавиад хэсэг яваад оны юуны хүүт орохоос өмнө тусах гэсэн чинь хараа хэмжээг ажил ихтэй тэгээд заваараа л хийсэн. Энэ сайхан хамт олон том байгууллагад орсонтой их баяртай байдаг. Энэ хүмүүсийн сэтгэл санаа нэг гэсэн атгсан гар шиг ингэж сайхан ажиллаж чаддаг. Яг л малчаал ямар байдаг лээ тэр шиг. Яг л нэг гэсэн юм сэтгэлтэй юм сайхан хамт олондоо. Цахилгааны инженер болсноороо би Хилийн аслагдсан застав албатаар явж сэргийг төвчмөс тавьж байгаас тог гэрэлтэй болгож байна. Оны өмнө зүүн талаар яваад ирсэн. Оны сүүл урд өмнө хойд яваад ирсэн баг. За тэгэд Монгол цэргийн 104 жилийн хойд тохиож байна. Ингээд мөрцнэгт бүх цэргийн албаагч, хил хамгаалахын удирдлага болон офицер ахлагч гэрээ тэлжтэй айн баяр мэндийг өсөж сайн сайхан нэгсэе да. Хил хамгаалах байгууллагаас албаагчдынхаа ая тухтай таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний нэг илрэл нь Тэг 253 дугаар ангийн дэслэгч Мягмар Сүрэнгийн алтан уйг амны орон сууцтай боллоо. Энэ ажлыг Тэг 253 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилж ангийн удирдлага бие бүрэлдэхүүн дэмжснээр энэ ажил эхэлжээ. Манай алтан уйг чи ер нь хамт олондоо бас нэр хүндтэй мундаг залуу шээ. Тэгээд 24 оны маань сүлдэт багна. Тэгээд дээрэс нь одоо энэ барилгын хаяунд бол маш мундаг мэргэжлийн тийм залуу. Тэгээд бас ахлагчийн жилийн хүрээнд бид нар бас эмэгтэй зөвлөөс анх санаачлаад энэ алтан уйгийнхаа байшингийн одоо барилцаж өгье гэж анх санаачилж ингээд оролцсон байхгүй. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлд одоо хамгийн том ажил нь бол яг энэ алтан уйгийнхаа байшинг одоо барьж дуусгахад нь төлхөө оролцож ажиллаж байгаа хүмүүсийнх нь хоол ундын хэлцээ. За ингээд нийт одоо Хилийн цэргийн бүх албаагчдаа эр цэргийн баярын мэндийг хүргье. Хилийн цэргийн Тэг 253 дугаар ангийн 1936 оны 9-р сард Тэг 253 дугаар тусгай салбар нь Тэг 164 дугаар ангийн хашаанаас нүн зурагт радиогийн орчинд байрлаж яваад Тэг 208 дугаар ангийн хашаанд шилжин сууршиж байрласан төвхтэй. 1999 оны 1-р сарын 25-ны өдөр Хилийн цэргийн удирдах газрын даргын 59 тоод тушаалаар штабын үйлчлэгээний батальоныг Хилийн цэргийн Тэг 253 дугаар анги байгаар шийдвэрлсэн. Үргэлж одоо бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд баянга одоо туслаж дэмжиж нөхцөлийг сайжруулж яадаг юм сайхан уламжлалтай. Тэгээ энэ хүрээнд манай ангийн хамт олон бас одоо ангийнхаа нэг албаагчийн одоо энэ амьдрах сайхан орон сууцтай болоход нь одоо ажиллах хүчний хамгийн том одоо орчин үед бол чухал одоо том үнцэнтэй зүйл бол ажиллах хүч. Тэгээ энэ ажиллах хүчний одоо тусалцаа дэмжлэгийг одоо цаг наргүй ингээ өгч энэ сайхан байшинг одоо барьж өгсөн. Тэгээд энэ жил ч гэсэн 2025 онд манай хил хамгаалах байгууллага нийт одоо Хилийн став салбаруудаа 300 орчим одоо ийм айлын одоо орон сууц барихаар ингээ төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгээд энэ хүрээнд одоо манайх
анги бас өөрсдийнхөө хэмжээнд энэ асуудлыг ингээд шийдээд явж байна. Манай ангийн гол онцлог бол хил хамгаалах байгууллагын одоо харуул хамгаалалт, аюулгүй байдал, за барилгын техник, засвар үйлчилгээ, автомашин техникээр хангах, за мөн хилийн цэргийн хэмжээний одоо тоног төхөөрөмжүүд, сэргээгдэх эрчим хүч, хөргүүр гэх мэтчлэн одоо олон хүнсний тоног төхөөрөмжүүдийг одоо бүгдийг одоо засварлах, тэндээс одоо улсын хилд байгаа өнцөг булан бүрт байгаа одоо энэ став салбаруудаа хангадаг, засвар үйлчилгээг явуулдаг ийм одоо олон чиглэлийг хариуцаж байдаг. Мөн саяхан нислэгт хэрэгтэй болсон нисэх хэсэг маань одоо манай ангийн бүрэлдэхүүнд байдаг. Тэндөө сайхан тусалцаа үзүүлсэн сайхан ажилчид тэгэл төмд нь их баярлж байна да. Ер нь их ажилтай юмсэг байна. Тэгэл яг уу яваад үдшээрээ ч гэсэн үдэс чамаагүй тэгэл ажиллаж байна. Та хвчлэн одоо юунд нэх оролцсон? За яг уу тэгэл юугаа хийх ингээл зөөж ярьдаг юм уу яадаг юм досолж л байгаа шиг. Ер нь одоо танаа хүү ер нь баг багтаа ямар хүүхэд байсан бэ? Яг уу ер нь тэгээд их даруухан. Тийм томоотой даруухан хүүхэд. Өмнө хил хамгаалах байгууллагын 2019 оны зорилт хилчдийн нийгмийн хамгаалалт 2024 хөтөлбөрийн хүрээнд ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл хил хамгаалах ерхий газрын олон нийтэд харилцах алба хилчин эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Ахмад хилчин бэлтгэл хушууч Даримад Цуслангийн байшин гишүүнээр барьж хүлээлгэн өгч байсан удаатай юм а.